Газрын усны дасан зохицлын асуудал гэсэн сэдвээр илтгэл тавина гэсэн санал болгосны дагуу илтгэлээ бэлтгэлээ. За илтгэлийн нэг иймэрхүү агуулгаар ярихаар төлөвлөлөө. За газрын усны тодорхойлолт, уур амьсгалын өөрчлөлт, газрын усны нөлөөлөл гэсний ганц хуулийг үзүүлье. За засан зохицлын тодорхойлолт гэж байдаг. 2-3 янзын. Тэрийг нэг ганц слайдаар. За тэгээд засан зохицлын асуудал олон улсын түвшинд яг усны салбарт яриад байна шүү дээ. Олон улсын түвшинд болон манай үндэсний Монгол улсын хэмжээнд ямар түвшний шатанд байдгийг, ямар хөтөлбөр төсөл байдгийг талаар бас 2-3 слайд үзүүлье. За тэгээд дундуур нь дасан зохицлын арга технологи гэдгээс нэг 3-4 арга технологинд одоо онцлж ярихаар төлөвлөсөн байгаа. Үүний өмнө усны хоригдлол хөгжиж хөрөм. За дээврийн усны хоригдлол. За газар дор усны тэжээмжийг дээшлүүлэх арга зам гэж байдаг. Маар гэж ярьдаг хүмүүс. За татмын нууруудыг сэргэж, татмын нууруудыг ус хөргөж, тэр татмын нууруудын усыг бас ашиглах талаар бас ганц слайд байгаа. За сүүлийн үед экосистемд түшгэлсэн засан зохицох гэж бас асуудал яригддаг болсон. Энэ талаар бас 2-3 слайд бэлдсэн байгаа. За гадрын ус гэж тодорхойлт бий, энгийн тодорхойлт байдаг. Тэгээд дэлхийн гадар дээр ус, гол мөрөн, нуур төрн, намаг зэргийг гадрын ус гэж ярьдаг. За түүнчлэн мөнх цас сүмслийг бас гадрын усанд оруулдаг. За гадрын ус нэг 3 төрлийн гадрын ус байна гэж үздэг юм байна. За томоохон голууд ямар ч улиралд урстай байдаг, байнгын урстай байдаг голууд байдаг. За хоёрт нь болохоор төр зүрийн урстай буюу улирлын чанартай. Ялангуяа манай говийн нөхцөлд бол говийн гадрын ус бол төр зүрийн урстай, улирлын чанартай одоо 20 илвэхтэй жил улиралд урстай байдаг тийм гадрын ус байх юм байна. За сүүлд нь одоо хүний гараар бий болсон гадрын ус гэж бий болсон байгаа. Энэ мэдээж усан сангууд за хөв цөрөм суу гардаг байх нэ. За уур амьсгалын өөрчлөлт гэдэг нэг climate change bill гэж ярьдаг нэг энгийн хөрхэн зураг байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийг компактны илэрхийлсэн тийм зургаар ингээд уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлээд явчихдаг юм. Энийг энтэнд үзүүлэх дуртай. За уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл газрын усны дээр ямар гэдэг юм бэ гэхээр хэдэн зүйл хэлье. За юуны өмнө уур амьсгалын өөрчлөлт буюу одоо дулаарл цэвэгт мандал буюу одоо мөнх цас бүсэн гол мөрний усны мөсний үзэгдэл зузаан зэрэг юуны өмнө нөлөөдөг. Одоо мөнх цас мөслийн өөрчлөлтийг бол уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн гол индикатор гэж үздэг юм байна. За энэ дэлхийн хэмжээнд ярих юм бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дор гямлан мөсөл одоо 60% болсон гэсэн тоорон байдаг. За аандын нуруунд үндсэндээ бараг мөсөл алгуулсан гэж ярьдаг юм байлээ. За мөсөл алгуулсан улс гэдэг нэг сүүлдээ ярихад Венесуэл, Европт, Исланд хоёр улсад үндсэндээ мөсөл алгуулсан гэж ярьдаг юм байлээ. Тийм жишээ бас явж ирсэн. За Монгол улсын хэмжээнд манайхны эдийн судалгааны үр дүнгээс манай хүрээлэнгийн судалгаачдын үр дүнгээс харах юм бол 75-аас 2021 оны хооронд 21 шин даамдаар бичсэн байна. 21 оны хооронд нэг 6 мөслийн массив төр эмчилгээ судалгаа хийсний үр дүнгээс үүсэх юм нэг 25-аас 60% багассан гэсэн талбай хувьд тооронд бий. За дараагийн ээлжинд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл болохоор гол мөрний урстай илэрж байгаа. Энэ үндсэндээ бол хурд унсны хэмжээ хойролтоос тэрний өөрчлөлтөд уялдаад ингээд гол мөрний урс багасах. За усан гадрын болон савгын уурсны хэлбэрээр ингээд гол мөрний урс багасах, тэрний горим алдагдах, жилийн болон хугацааны хойролтод алдагдах гэсэн байдлаар илэрдэг юм байна. За хурд унстай холбоотой тэрний дээр нь хурд унс унжгаа газар хүрчийн өөрчлөлттэй холбогдоод газар дор усны түвшин бас нөөцсөн багассан тийм хандлага байгаа. Тийм нөлөөлөл тодорхой илэрсэн байдаг. За ялангуяа дулаалтай холбоотой усны температурын өөрчлөлт байдаг. Энэ үндсэндээ бол усны чанар, усны амьтан орнод нөлөөлдөг юм байна. Сөргөөр дандаа. Усны температур нэмэгдснээс усантай хүч төрөлжийн агуулмж багасж ингээд ургамчдаг. За цаашдаа усны амьтан орнод нөлөөлдөг юм байна. За түүнээс гадна сүүлийн үед эрдэмтэд судлаач бас нэг иймэрхүү үг ярьдаг болсон байгаа. Одоо уур амьсгалын өөрчлөлтийн уг үндсэн шалтгаан бол ерөөсөө энэ байгаль усны эргэлтийн өөрчлөлт юм аа, доголдол юм аа, түүний гажууд юм аа гэсэн бас тийм тодорхойлт явдаг болсон байлээ. За дасан зохицохыг. За нэгэн уур амьсгалын өөрчлөлт тодорхой байгаа. Бүгд хүлээн зөвшөөрч байгаа дэлхийд дээр бүх түвшинд түүний сөрөг үр дагаврыг бидэрж байгаа. Улс орны хөгжил цэцгэлтийг сааруулах юм уу, ард иргэдийн амьдрал ахад нөлөөлөх байдлыг
Эндээс яаж гарахгүй гэхээр дасан зохицол гэсэн нэр томьёо бий болсон байгаа. Одоо энэ цаашлаад бодлого болоод, стратеги болоод, бодит үйл ажиллагаа, арга хэмжээ болоод, технологи болоод ингэ хэрэгжиж явж байна л та. За дасан зохицолтыг тодорхойлолтууд байна. Нэлээд хэдэн олон улсын түвшинд, улс орны түвшинд ингээд гаргасан тодорхойлолтууд байдаг. За үүнээс нь IPCC-ийн тодорхойлолт арай бодиттой дөхөө онсон юм уу гэж боддог юм байна. За энэхүү тодорхойлолт бол уурын насан өөрчлөлт түүний үр дагаварт хариулж буй буюу за байгалийн болон хүний нийгмийн системийн зохицууд гэсэн байдлаар тодорхойлсон байдаг. Гэхдээ эндээ бас сөрөг болон бас эрэг талыг боломжийг ашиглах гэсэн утгаар бас энэ тодорхойлолт өгсөн байдаг юм байлаа. За энэ гурван тодорхойлолтыг харах нь үндсэндээ л ерөөсөө уурын насан өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах арга хэмжээ эсвэл зохицууд эсвэл үйл явцыг ерөөсөө дасан зохицуу гэж хэлээд тодорхойлоод байгаа шүү. За бусдын салбарт дэлхийн хэмжээнд 11 дасан зохицуулалтын технологи байдаг гэсэн санд болгосон тийм юу гэдэг юм бэ лээ. Энэ UNEP-ийн GF-ийн гайдбукаас авсан юу юм бэ? Слайд юм байна. За эндээс нэг 8 технологи нь одоо Монгол улсын хэмжээнд бол бас тохирох юм болов гэсэн байдлаар энд ивчлээ. За эхнийх нь болохоор мэдээж энэ бичээрийн усан хангамжтай холбоотой усан хангамжийн хэрэгцээ шаардлагатай холбоотой энэ ходог гаргах, ходог засварлах одоо үйл ажиллагаа бол дасан зохицохын нэг технологи гэж байгаа юм байна. За унд ахын грийн болон ахын усыг цэвэршүүлэх бол дасан зохицохын нэг технологи гэж хүлээн зөвшөөрж байгаа. За дараа нь усны хэмнэлтэд ашигладаг элдв техник технологиг бас үйлдвэрлэх, хэрэглэх энэ үйл явцууд бас дасан зохицохын нэг технологи гэж. За төлөрсөн ус ангаж хот сүрэн газрууд шугамын алдагдлыг асуудал байдаг. За энийг илрүүлж засах асуудал, энэний менежмент бас нэг технологи мөн гэж. За энэ тавд нь одоо бидний өнөөдрийн гол ярих, хүний нээлтэл гол орох яригдах нь усан сан хөвцгөрмийг барин одоо усны продукт бий болох асуудал бол одоо хамгийн баг чухал шахуу арга технологи байж мэдэх юм байна. За хот сүрэн газар эсвэл хатуу уучлалтай объект дээр бол дээврийн усыг хөрвүүлэх, ялангуяа өрх гэрийн төвшөнд энэ бол бас боломжийн арга технологи гэж үздэг юм. За усны давтан хэрэглэлт усыг эргэлтэнд оруулах асуудал, хаягдл бохор усыг цэвэршүүлэх асуудал бас л дасан зохицлын чухал технологи гэж. За 8-д нь усны нөөцийн менежмент гэдэг юм байна. Ерөнхийдөө усны нөөцийн менежмент бол ерөөсөө усны салбарт дасан зохицохын нэг үндсэн технологи гэж үздэг юм аа. За дасан зохицох технологи бас 3 бас ангилж ялгасаад юм байна л да. За үндсэндээ барилга байгууламж юм уу, бит тийм ээ, тоног төхөөрөмж, дэд үстэй холбоотой бол хардвер гэж нэрлэдэг. За мэдлэг мэдээлэл түгээх, сургалт үйлдвэрлэл технологи, програм хангалттай холбоотой ихээр дасан зохицсон софтвер гэдэг арга зам гэж ярьдаг юм байна. За эцэст нь одоо байгууллагын бүтэц, үйл ажиллагаа зохицуулалт, за эрхцэн орчинд сайжруулах юм асуудал яригдаад ирэх юм бол одоо дасан зохицсон оргвэ гэж хорхоод юм байна. За тэгээ энэ гурван дасан зохицлын одоо бүрдхэн өсвүүдийг мэдээж уялдуулж, хослуулж хэвлэл дасан зохицлын одоо технологийн үйлдвэрлэлийн үр ашиг илүү бодиттой, илүү өдөртэй болох байх л та. За Монгол улсын түвшинд дасан зохицсон чиглэлээр би усны салбарт яриад байгаа гэдэг ойлгоорой. Монгол улсын өөрчлөлт дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө гэж байна. 23 оны байдлаар авсан бай олж авсан байгаа. За энд 3-2 гэдэг бүлэг байна. Усны гол нөөц гэсэн хангамж гэсэн бүлэг байдаг юм бэл. За тэр дотроос би нэг 3-4 одоо зүйлийг олж байгаа юм аа. За энэ эхний ээлжинд хээрийн цэлийн бүсийн газар төрх усны дэзэмжийг 3 сарын үеийн усаар нэмэгдүүлэх буюу одоо MAR гэж байдаг. MAR гэдэг нь одоо Managed Equipment Recharge гэсэн үгний англи үгний одоо товчил юм байна. За хоёрт нь за энд ярьж гол чухал асуудал ярих юм бол одоо сэрүүн чиглэлүүдийг бүсгэж байгаа маа. Ялангуяа энэ юу гэсэн үг гэхээр ууршсаас жоохон зайлсхийсэн утгатай юм байна. Тэгээд хөв цөөрөн байгуулах, ардын хөв цөөрөн байгуулах. За 3-5-д энэ төлөвлөгөөний 3-5-д нь бас хатас шигж буй батбын нурууд бос үрэх замаар сэргээж одоо улмаа тэрийг одоо бэлчээр усчууд байдаг бос зөвлөд ашиглах гэсэн зүйл орсон байдаг юм байна. За 3-6-д бүр голынхаа нэр устгаа байгаа. Байдрыг онгод таас түйгээд одоо Төв Азийн урш Азшурскайсгийн одоо говьрын орж байгаа чиглэсэн манай голууд дээр усны хөрөлд бүрдүүлэх гэсэн бүр нэр устгаа орсон бас зүйл анги байдаг юм байна. Энэ төлөвлөгөөнд энэ төлөвлөгөөний 3-6-ад газар тэргийн бүлэг гэсэн бүлэг байдаг юм байна. Газар тэрэг гэсэн бүлэг. Тэрний хоёрын хооронд бас ингээд цас хорооны усаар хөв цөөрөн байгуулж одоо тэжээлийн тармил хүмүүсийн ногоо устгахын ажиллах гэсэн бас зүйл ингээд орсон байлээ.
За энэ төлөвлөгөөнд бүр 2025 оны түвшинд 700, 2030 оны түвшинд 900 хүүхд төрөлтэй болно гэж төлөвлөсөн байдаг юм байна. Тэгээд тоо хугацаанд тавьсан, эзэнгийн тавьсан, зардлын тавьсан төлөвлөгөө байт юм байлээ. За бусад хөтөлбөр гэх юм бол энэ үндэсний төлөвлөгөөс гадна яг өөрийнхөө ямар их байх хэмжээгээр оролцож ирсэн нэг 2 3 юм бол хэлье л да. За өөр 2005 онд байгаль орчны яам дээр хийгдсэн нэг Голландын инкабут гэдэг юм да. Тэрний тусламжаар энэ Монголын одоо хөдөөгийн ард иргэдийн доктортой амжилтыг дээшлүүлэлт холбоотой нэг тасан зохистой өөрөлттэй холбоотой жижигхэн төсөл хэрэгжсэн байна. Тэнд бас тасан зохистой асуудлыг нэлээд ярьсан. Хөдөө гадуур явж байлаа энэ төслийн хүрээнд малчтаар явж байлаа. За мэдээж алдартай нөгөө манай 9 оны 14 оны үндэсний тайлан үндэсний илтгэлүүд байгаа. 2009-2014 энэ мэдээж тасан зохисон асуудал маш тодорхой өргөн туссан байдаг. За сүүлийн үед гэх юм бол энэ 2017 онд энэ МОН 12 гэсэн төслийн хүрээнд тасан зохицохын сайн туршлага аргачлсан зөвлөмж гэдэг юм одоо энэ их сургуулийн багтаа нийлээд ингээд гаргасан байдаг. Тэгээ нэг жижигхэн ном гарсан гарын авлага гарсан байгаа. За хамгийн сүүлд бас НАВ төслийн хүрээнд бас мөсийн багш нар эдгээр судлаачтай нийлээд ингээд одоо мөсийн ихтэй сургуулиудад өөрөөсөө өөрсдөө түн тасан зохицсон хичээлийн гарын авлага бичсэн, хичээлийн програм бичсэн байна. Тэгээ энэ маань төсөл маань үр дүнгүйгээд одоо Монгол Улсын их сургуулийн ийм хичээл одоо ордог болчиход байгаа. За хөвд цөөрмтэй холбогдоод хөвд цөөрм гэж юу вэ? Байна уу? Байна уу? Байна. Сонсож. Тий, сонсож. Хөвд цөөрм гэхлээр тодорхой байдаг юм байна. За энэ таан хүн дэлгэцэн дээр харж байгаа. За хөвбөл үндсэндээ бол хор барааны хайсан засны усыг төрс одоо жижиг гол сайраар орж ирсний усыг шорон бомтоор юм уу ус хуримтлал сан одоо хоригдлохыг хөвд цөөрм хөв гинэ гэж юм тодорхой байдаг юм байна мэргэжлийн үдээс. За цөөрм нь арай одоо тодорхой байна. Энд бол байнгын урсгал ус цасны төлөлтгээд урсчин тохиол байна. За энэ цөөрмийг үл үндсэндээ ерөөсөө нэг гааг хүртэл хэмжээтэй усны толиотой байгаа бол тийм тогтоол усыг үл цөөрм гинэ гэдэг нэг одоо талбай усан материалын талбай хэмжээр ингээд ялгаад ингээд цөөрм гэдэг юм байна. За жижиг уран шорон далантай усан гадрын талбай шорон далантай хөв цөөрмийг үл усан гадрын талбайд 5-аас 12 гааг хэлбэлснэ. За түүний одоо эзлэхгүй нэг 50,000 м хүү орчим байна гэсэн тийм юм байна. Дээрэл бүрдсэн төслийн хүрээнд гаргасан байлаа. За ер нь бол хөвд цөөрм бол ямар учиртай гэхээр ерөнхийдөө хор барааны улирал хойслогтой ган гачигтай үед одоо төр одоо усан хэмжээг одоо доктортой болох чиглэлээр нь гарч ирсэн технологи шүү. За мөн зарим тохиолдолд хэрвээ усан хэмжээ нь алс бол байвал одоо энэ хөвд цөөрмийг байгуулж хэрэглэнэ гэсэн. За тэгээд дээрх дурдсан нэг сайн туршлага гэдэг нэг төслийн хүрээнд гаргасан аргачлал гэж ярьсан. Тэрний хүрээнд ер нь бид нар энэ устай холбоотой зөв ер нь тасан зохистой холбоотой арга технологиудын нэг 4-5 асуултаар тодорхойлсон юм байна. За эхний асуулт нь болохоор энэ туршлагын тодорхой гэж байна. За хөвд цөөрөмдөө болоод ирэхээр энэ ерөөсөө хоёр юм ярьдаг. За 70 бомб тавуулаад бага орын усан сан үүсгэх нэг арга байж болно. Нөгөөх нь болохоор хуримтлал агуул сав бэлдэж ингээд хөвд усны хоригдуулна гэдэг та. Хорвоорын усны хайсан зас усны ус юм уу? Хорвоорын ус ярьж байгаа. За энэ арга технологич нь уран усны өөрсдийг яад дэмжих хийгээд төслийг яад дэмжих юм бэ гэсэн асуудал байд юм л да. За хөвд цөөрөмдөр ярих юм бол ялангуяа улирлын чанартай ган гачгүй хэлбэр найдвартай ийм усан хэмж мөн гэж тодорхойлсон байгаа. За энэ хөвд цөөрмийг байгуулсан бас уран үеийн хөрсний эвдэрлээ үеийг багснаа. За энэ бас хөвд цөөрм нь улмаар цаашдаа нэвчлэлээр дамжаад ингээд газар усны түвшний бууралтыг докторж болох төвнөр болно. За ган гач дүүрсдэх эрсдлийг басгана, эмзэг байдлыг бууруулна. За хөдөө чон бүтээгдэхүүний одоо дэв басна гэсэн юм байдлаар одоо энэ тасан зохицлыг дэмжих бодцоотой гэж тодорхойлсон байдаг юм байна. За нийгмийн дэвш сүүжид хэрхэн тустай вэ? Хөвд цөөрөмж ач холбогдолтой гэхлээр мэдээж ингээд хөвд цөөрөм байгуулаад тэрний усны ашиглалт газар тариалан бичээр юу гэдэг юм аа гэж бодоход ингээд эргээр тусаад ирэхээр мэдээж өрхийн орлого нэмэгдэнэ гэж ярина. За хөрөнгө мөнгө цаг хугацаа их боломжтой болно. Нэмэх болцоотой болно. За магадгүй энэ хөвд цөөрөм байгуулаад энийг арчлах авч явах тал дээр ярих юм бол ажлын байрс гарч магадгүй байна. За энэ хөвд цөөрөмчийн зөвхөн одоо онцлог арт иргэд тариаланчлаас гадна бас зэрлэг амьтны онцлог ач холбогдолтой. За экосистемийн сэрэг тавтай зэрэг олон нийгмийн эдийн засгийн хөгжил төвшөлтэй ач холбогдолтой гэсэн байдлаар тодорхойлсон байдаг.
За мэдлэг мэдээлэл юу хэрэгтэй? Хөгжлийн байгууллагад ямар мэдлэг мэдээлэл арга технологи хэрэгтэй вэ гэхээр мэдээж үүний өмнө усны болон газрын бүрхчин ур амьсгалын хөгжлийн мэдээллүүдийг судалсан юмсан байх ёстой. Ялангуяа хөгжлийн хэмжээ, үлцээ төв, усан газрын ууршил хэрэг багуу гэсэн юмыг сайн үзэж харж судалсан байх шаардлагатай. За яг техникийн хувьд мэдээж хөгжлийн тооцоо судалгаа, барилгын материал гэдэг нарийн шиг юм яригддаг юм шиг байлаа. За тэгээд мэдээж мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зураг төслийн тэгээд мэдээж газрын мэдээллийн систем, хэмжээ дагуулын мэдээлэл олон чухал мэдээлэл арга технологи шаардлагатай болт юм лээ. За бүтэц зохион байгуулалтын хувьд энийг одоо хэрхэн хамгаалах, байгуулах, хэрэглэх гэдэг тал дээр нэг гурван юм ярих юм байна. За хамгаалтын асуудлыг хариуц хэрэгцээ их чухал гэдэг юм байна. Ашиглах хамгаалтын асуудал дээр нь авч явах асуудал ярих юм байна. За хэн авч явах вэ гэхээр одоо янз янзын холбоод ажилласан байна. Малчтын, тайлагчдын, ус хэрэгчдийн холбоод байгуул тэр байдлаар зохицуултыг явуулах болцоо тэгээд үздэг юм байна. За зээлийн урамшууллын механизмыг маш сайн дэмжиж энэ хөгжүүлмийг ашиглах хэрэглэлд одоо бас дэмжих шаардлагатай гэсэн юм гэдэг юм байна. За зардал мөнгөний хувьд мэдээ харилцан адилгүй байтаараа байршаас хамаарна, нутгуурнаас хамаарна, олдцоос хамаарна, нөгөө хийс дизайнаас хамаардаг юм байна. Гадны жишээд урдсан бол нэг 40 гаагаас дээшээ хөгжүүлмийг нэг $50,000 барьждаг гэсэн товарамж бас гадны их үйлчлэгтэр явж ирсэн. Дээр дурдсан төслийн хүрээнд нэг 4-өөс 15 сая нэг ардын хөгжүүлмийг байгуулчих болд юм байлаа гэсэн нарийн тооцоонд гарсан байт юм байна. За ямар сөрөг талтай вэ гэхээр урсгалын доод жил бас нөлөөлөх магадaltaй. Одоо өөрөөр жижиг голыг далангаа хаагаад барьчих нь урсгалын доод жил бас урсгалтай холбоотой асуудал үүсэх магадaltaй. За тогтмол ус ингээд хоримтгч цаас сортон үрж урамч асуудал гардаг. Усны чанар муудын үр дагавар байж болох талтай. Мэдээж гол асуудал нь албадлын асуудал яригдана. Ууршлах байх эсвэл нэвчлэх байвал асуудал байх ёстой. Энийг тооцохын шаардлагатай. Тэгээ эзэмшлийн асуудал их чухлаа. Энэ эзэмгүүдийг тал их байдгийн шүү лээ. За хөгжүүлмийг байгуулах юу хэрэгтэй гэсэн нэг Гидроком компани хөгжүүлмийн чиглэлээр нэлээд туршлагатай компани нэг зөвлөж байгаа. Энэ хөгжүүлмийг байгуулахад ямар зардал хөрөнгө, ямар ажлын үүрэг гүйцэх хэрэгтэй юм бэ гэхээр материалын зардал гэж яригддаг юм байна, барилга урсгалын ажлын үрдэг гэж яригддаг юм байна, ажлын хөлс тэгээд тээврийн зардал гэсэн юм хөө дөрөнгө юунаас үндсэндээ хөгжүүлмийн байгууллагад зардал бүрддэг юм байна. За дараагийн арга технологийн хувьд дээврийн ус хоригдлох. За энэ бол бас эртний арга юм байлаа. 4000 жилийн өмнө хүн арга хүн төлөвтэй хэрэгжилж байсан юм. За манайхан ч мэдээж одоо баг багт амбарынхаа болонд ингээд 100 бош тавьчих усын тусад авч ирсэн тохиолдол одоо туршлага бидэнд байгаа одооч байдаг баг. За энд хоёр зураг байна. Нэг нь болохоор төслийн хүрээнд цэцэрлэгийн дээврийг одоо барууны ус хориглох байдлаар өөрчлөөд ингээд тусад авсан. Тэгээд тусч авсан усаа хэмжээд тэгээд тэрийг тодорхой одоо үйл ажиллагаанд хэрэглэж чинь одоо цэцэл орчмынхаа мод бутыг одоо олсон гэсэн тоогруудыг энэ төр төслийн хүрээнд явж ирсэн. За ер нь бол гадаад баруун тишээ дээврийн усыг хориглуулах арга туршлагыг шийдэн хөгжүүлсэн. Усныхаа зарим хэрэгцээг 15 дугаар хангаж байдаг тохиолдол Европын төвшөнд байдаг юм байл. За энэ асуудал дээр ярихад дээврийн ус хориглохтой бас нэг тоо явуулдаг юм аа дэлхийн хэмжээнд. За хэрвээ тухайн нутаг уснууд хурд тундсын хэмжээ 400 мм-ээр давсан уу гэсэн асуудал юм байна. Гэхдээ мэдээж одоо Монгол улсын хэмжээ гэхээр 230-40 мм гэж бодох бол бас энэ. Гэхдээ манай нөхцөлд мэдээж бид нар дээврийн усын хоримтлуулаад аваад одоо туршлагад бий. За энийхээ олон улсын түвшинд 400 гэж ярьдаг юм байна. За энэ хялбархан төхөөрөмж байгаа. Хялбархан арга. Ерөөсө 300 мм бүтгэн нь шүү дээ. Дээврийн ус зуулах боломжтой өөрчлөх хэрэгтэй юм байна. За тэрийн чиглүүлдэг урсгалын хоолойтой. Тэгээд дараа нь бос чадвар савтай байх гэдэг арга технологи хэрэгж бодсотой маш энгийн хямдхан захын айл өрх тэгээд байшин байгуулах объектэд тавьж болох тийм энгийн арга юм аа. За сүүлийн үед энэ маар гэж яриад байгаа. Энэ газар усны түвшинг нэмэгдүүлээд нөөц нэмэгдүүлээд тэр газар усны ашиглаж хэрэглэдэг одоо хэрэгч нарын одоо амжилт авах дэвшлүүлээ сайжруулах дэмжих гэсэн юм яваад идэг. Дэлхийд бол баг 20 төрлийн арга технологи байдаг гэж ярьдаг юм байна лээ. За энд манад бас хэрэгжсэн, туршсан, судалсан юм зүйл бий. За энд 2019-с 22 оны хугацаанд тэр байгалийн яамд Азийн хөгжлийн банкын тэр усны засаглалын нэг төс хэрэгцээ. Энэ хүрээнд 3 голын сав газарт энэ маарыг байгуулъя, ажиллаж үзье гэж яваад. За нэг нь өмнө говийн 3 төс байгаа. За энэ слайд дээр би та нарыг өмнө говь дээр 3 төс хийсэн марын дизайныг харуулж байна. Харамсалтай нь одоо
тэдний геологийн нөхцөл шалтгаалаад энэ маарал ажиллаагүй юм шиг байна. Гэхдээ дурд төсний хийгдсэн судалгаа нэгдсэн байна. За нөгөө хоёр нь болохоор болгоны могд за хэрлэн уулын савд буюу багнуур дээр хийгээд багнуур дээр хийсэн нь бас ажил магадaltaй гэж гарсан юм байна. За ийм бас дасан зохицлын арга мөө усны салбарт гэх бүр одоо үндэсний төлөвлөгөөнд маар гэдгийг харуулж явд юм байлээ. За Татвын нуурыг ус үргэж тэр Татвын нуурд хөрөнгөсөн усын одоо бас ус хүмүүс зүйтэй ашиглая гэсэн бол юм яригддаг. За энэ бас төлөвлөгөөнд байгаа технологи гэж үздэг. За Монгол орны хэмжээнд 425 орчим томоохон голын одоо гүйцэтгэлийн дагуу ойролцоогоор 2.5 км-д яг 400 гаруй нуур Татвын нуур байна гэж үздэг юм байна. За энд слайд харагдж байгаа Татвын нуурын байр харагдж байна. За энд бас энэ Төв аймгийн Мөнгөн мөрд сум за Хэрлэн голын эхэнд энэ Шорон нуур гэж бий. Тэнд бас энэ Татвын нуурд ус хөрөх бас нэг жижигхэн төсөл явсан зургийг болсон байгаа. Энэ чиглэлийн ажлыг бол манай даваагийн судлаач нэлээд төлхөө гэж явсан байгаа. За экосистемд дасан зохицох арга зам юм бий болчиход байгаа. За ер нь яг хөө тэр сар бит бүтэц байгууллагын оронд ер нь байгалыг өөрийг нь тэтгээд хамгаалаад дэмжиж явбал энэ уран өмслийн өөрчлөлтийн дасан зохицлын одоо үр дүнтэй илүү хялбар амьдрах боломжтой тийм арга технологи юм биш үү? Ялангуяа хям төсвийн бодоод ингээ. За тэгээд энэ юу бол одоо дэлхийн нийтээр одоо хүлээн зөвшөөрөд ийм арга технологи байдаг бол тодорхойлт нөөцлөг гарсан байдаг юм байна. За биологийн төр зүйл ба экосистем үйлчлэгийг уран өмслийн өөрчлөлт дасан зохицох босод стратеги арга технологитой нэгтгэн хэрэгжүүлж буй аргыг одоо хэлбэрийг ч гэдэм үү бидний экосистемийн түшигсэн дасан зохицох арга шиг юм ингээд тодорхойлсон байдаг. За энэ дээр нэг гурван юм ярьд юм байна. Ер нь эхний ээлжинд экосистемийг дороотоос өмнө сэргийл хамгаалах. За энийг conservation гэж нэрлэж явж тийм байна. За нэгэн дороотсон юм бол одоо энийг нөхөн сэргээе restoration гэх. За тэгээ нөхөн сэргээсэн бол доктортой менежментийн гурван үндсэн чиглэлийн үйл ажиллагаа энэ экосистем түшигсэн дасан зохицох дээр багт юм байна. За энэтэй холбоотой бас сүүлийн үед бас ийм ярьдаг болоод байгаа. Байгаль хамгаалах зарчим суурилсан шийдлээ гэдэг. За бас ногоон байгууламжийг ярьдаг болоод байгаа тийм ээ. За өөрөөр энд яг гол санаа нь ерөөсөө байгалийн ногоон орчин хүний бий болгосон сар орчинтой эвлүүлэх гэсэн санаа юм байна. Ингээд эвлүүлсэн арга технологи болохоор байгаль хамгаалах зарчим суурилсан шийдлээ дасан зохицын шийдэлч байж болно гэж үздэг юм байна л да. За энэ дээр нэг бас жишээ байна. За байгаль хамгаалах зарчим суурилсан ямар шийдлүүд, ямар арга замууд технологи байж болох юм гэхээр сав газрын ой модыг сав газрын одоо сав газрын ерөөсөө ойж үлдэх гэсэн үг л дээ. Манайхан ч ярьдаг ш мод дагаж ус гэж ярьдаг, ус дагаж амьдрал гэж ярьдаг. За дараа нь энэ байгаль хамгаалах зарчим суурилсан шийдэл дотор бас ус намрах орчин сэргээг хадгалах арга зам байж болно. Булгийн эрхийг хамгаалах гэж ордог юм байна. За ялангуяа голын далдын орчинг сайжруулад газар усын сэлбэгт мөхсийг хангах гэсэн бас арга технологи орж байна. За гол нуурын нуур цөлмийн эргийн хамгаалтын асуудал байна. Эргийн зурс, ойн зурс байгуулах асуудал энэ орж явдаг юм байлээ. За энэ дотор ахаад бас нэг ийм жишээ байгаа. Энэ хятадын жишээ юм байлээ. Ус шингээгч хот гэдэг байгаа юм да. Спонж сити гэдэг. Би энийг өөрөө очиж үзсэн байгаа. Нэг жижигэн тосгонд туршлагын тосгонд ингээд машиныхаа зогсоол дээр ингээд харах юм бол асфальтаар утсан машин зогсоо. Тэг өөртөө ус авчираа басах гэдэг усан гэж шингээд ал болж байгаа. Энэ гол санаа нь ерөөсөө тэр автобустай зам талбайг ингээд ус шингээх тийм үгээр хочаад тэгээ тэр очиод шингэсэн ус нь хорвооны ус нь элдв ус нь доошоор одоо элдв сувг шуудуу эсвэл ус хадгалах сав суулганд ордог, савнд ордог. Тэгээ тэр цаашаа яваад янз янзын зүйлтэй хэрэгж удаа гэсэн тийм л зарчимтай юм байна л да. За хятад бүр энийг 2030 оны дэвсэнд энэ дуршилтын нотог дэвсгэн 80 хүртэл хувьдад ийм спонж хот болгоно. За гэж яриад. За энэ дуршилтыг үүсгэхээр энэ спонж хотод дотор энэ хорвооны усын 70% шингээд авах болцоотой гэсэн тойронд дуршилтын үр дүн гарсан байлээ. За нэгэн дөвн говьд цохон болж хурд за тэгэд сүлжиж ярьж байгаа үед энэ усны тухай ярих нь ямар гэдэг. Энэ сайхан зүүн болсон тав хүмүүс ч манай говийн нутгаар энэ жил Монгол улсын хэмжээнд энэ 24 онд 7-8 дугаар сард жишээ би манай ус цагрын галан залууд хамбогд станцын одоо өнгөрсөн 7-8 дугаар сарын тунцыг харуулж илт. Одоо энд статус тавхан сард жоох одоо 7-8 сард олон жилийн дундаас 2-3 дахин ахиу тийм хурд тунцтай жил болсон байна. Говийн нутгаар өмнө говийн нутгаар. Нэг сонирхолтой тойлоход энэ Монгол улсын төвөнд хоногийн хамгийн их тунцын хэмжээ одоо өмнө говийн
Далан задгтын цогц цагур станцыг бүрдэгдсэн байдаг. 1956 оны 8 сарын 5-нд орсон тунцны хэмжээ 137 мм хүрсэн гэж. Энэ үндсэндээ бол жилийнх нь нормыг жилийн хэлбэрээр авсан юм тоо гэдэг юм лээ. За зарим санаа оноо ингээд хурлын сэдвтэй холбоотой зөвлөлтийн эсрэг ногоон ирээдүйтэй холбоотой хийхэд ер нь цаашдаа дасан төгсөн асуудал дээр энэ дээр дурдсан тэр байгаль хамгаалах зарчимшуулсан шийдвэр байдаг юм уу? Ногоон байгууламж байдаг юм уу? Экосистем зөрчсөн арга технологи илүү анхааруул яасан юм бэ гэж. За дараагийн асуудал хаягдл усыг давтан хэрэглэх асуудал, эргэлтэнд оруулах асуудал. За энэ бол одоо их олон талын ач холбогдолтой. Мэдээж одоо усыг сэнг хэрэглэн зорилтоор хэрэгжилж байгаа, олзуурж байгаа их хэмжээний цэнг усыг хэмнэх болцоотой байгаа. За үн нөрөх нь хамаагүй буурах юм байлаа. За зэрэг цаашаа байгаль орчны хөгжлийн асуудлыг доктортой болох бууруулалтын олон талын ач холбогдолтой. Тийм учраас хаягдл усыг давтан ашиглах эргэлтэнд оруулах асуудал бас энд онцгой хэрэгтэй байхаа гэж боддог юм аа. За эцэст нь нэг одоо дэлхийн нийтээр бас нэг юм хандлага байгаа юм билээ л дээ. Уур амьсгалын бодлогын асуудыг ярих юм бол цөмд нь усны асуудыг тавьж шийдвэрлэе гэдэг. Бүр энд одоо ингээд water can help to fight climate change гэсэн одоо үг одоо юу гэх юм бэ? Ийм хандлага байгаа юм байна. За яг энэ утгаараа яагаад ингээд сүлжээний асуудыг шийдэхэд бол усны асуудыг цөмд нь тавьж уддаг юм бэ гэж бас нэг санаа явж болох юм аа. За хамгийн сүүлд саяхан нэг хоногийн өмнө энэ хурлын өмнөхөнтэй Улаанбаатарт нэг хурал зохион байгуулагдлаа. Тэрэнд хөрөөд ирээд хилцүүд олцоо гэсэн ийм нэртэй айгүй урт нэртэй энэ төслөгдсөн байна. Одоо Нүүбийн байсан бахаа UNDP-ийн скала гэдэг нэртэй товчсон нэр байлээ. За тэнд суусан чинь бас тэндээс нэг ганц слайд бэлтлээ. За тэнд хөвч төрнийг нь бас ингээд 6-7 байдаг гэл. Жишээ нь би энд 2 жишээ тавьчихад байна. Энгийн хөвч төрмөл юм байна. Харин говийн бүсдүүд иймэрхүү маягаар хийх зөвөө гэсэн дизайн загварын гаргасан байна. Тэр урал дээр яригдж байлаа. Өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд нэг ойролцоогоор 300 гаруй хөгжсөн бэксэн тоогоор байгаа байна. Одоо яг айн тоогч нэг ойролцоо тоог байдаг явах юм байна. Түрүүний слайдыг хэлжсэн тийм ээ 2030 онд юу болгоё? 500 болгоё гэдэг төлөвлөгөөнд дурдсан гэж. За дээр нь хөвч цөөрөн байгуулах боломжтой цэгийн судалгаа бас хийсэн байгууллага судлаач нар байдаг юм байна. Тэнд бас слайд үзүүлж байна. Тэр слайдын дээр нийтдээ 20,000 орчим газар ер нь хөвч цөөрөн байгуулах болцоотой гэсэн тийм зураг тавьсан байна. За ингээд энэ тэр юм дээр бас гарч илээ тэр төсөл зохны зарим нутаг савгатруудын голуудаар ингээд энэ хэрэгжсэн юм байна. Тэгээд чинь зохны шилүүцээд ингээд хөгжгөөнөө байгуулсан зураг үзүүлж багш шиг. За энэ төслийнтэй холбоотой энэ үр дүнтэй холбоотой бас сонирхож байгаа юм бол энэ их усрын 50-аас байгаа. Шаардах эсвэл бас холбож их болцоотой. За энэ хамгийн сүүлд